үзэгчдээ өдрөг бодолтой дотроосоо гэрэлцсэн бүсгүй танд зориулан хүргэдэг Гэлийн хат нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийнхөө зочин хомирт өргөцсөн хүндэт цочноо та бүхний өмнө өрөө. За өнөөдрийн манай зочноор жүжигчин дуучин Оч гэрэл өргөцсөн байна. Оч гэрлийг тайзнаа урьж байна. За сайн байна уу? Сайн бацгаана уу бүсгүйчтэй. Манай Оч гэрэл маш сайн цагаа барьдаг. Ажил хэрэгч бүсгүй. Баярлаа. Жүжигчин дуучин гэж танилцууллаа. Уг нь бол олон улсын харилцааг төгссөн тийм ээ. Тий. Бас фото модель гэж сонссон. Тий, тэр ч бол яг өсвөр наснд анх яг тэмцээн сонирхол тэмцээнд нь найздаа төрүүлээд тэгээд фото модель гэсэн тийм нэрийг авч ирсэн. Тий. Дуучин гэж тодтогдог. Тэгэхээр анх Оч гэрэл дуутай нь хэрхэн холбогдсон бэ? За яг бусад хүүхдүүдийн л адил багасаа дуулах дуртай. Ер нь их чанга хоолойтой. Гадаагаар зорьсон ч чангуйлсан ч чанга. Ер нь инээсэн ч тас өссөн. Ер нь их чанга хоолойтой. Тэгээд тэгэл яг багасаа дуун дуртай. Тэгэл дуулаад яваад ахаар чи сүлдээ улам дуунда дуртай болно. Тэгэл эхэлсэндээ. Айгуу гоё эмгтээлэг бүсгүй ингээ харахад гэтэл цаана нь маш гоё тийм шудраг үнэн шудрах тийм иршүүд зантай бүсгүй. Тэгээд эрэгтэй хүн ч эмэгтэй хүн ч харьцахад амар, найзлахад ч амар их сайхан бүсгүй гэж ярьдаг. Иршүүд гэвэл иршүүд зам байна. Тэр бол би чинь доороо эрэгтэй дүүтэй учраас тухайн үеийн одоо нийгмийн үед ч одоо нэг эгчтэн нар чинь гадаа гарч тоглосон тий. Нэг жоохон хүүхдээс учраас би бол маш их хамгаалах хэрэгтэй. Тэгэл тэгэн штэ зодтолт нь өмөр нь дайр нь хашгир нь тэгэл тиймэрхүү юм байдаг гэсэн. Тийм болохоор бас тэр тал нь жоох иршүүд баг. Тэгээд бас би ер нь нэмээ угаасаа ачнараасаа ер нь том болтлоо ганцаараа эмэгтэй байсан. Тэгээ ах эрэгтэй дүүнэр олонтой. Тэгэл ер нь дунд нь бөмбөрч өссөн дөө. Бөмбөрхтөө тэгээд иршүүд зангийн авцсан байна. Иршүүд зантай хэрнээ гэсэндээ дайчин ер нь бол бас юм тууштай хүмүүсийг хэлдэг байхал та. Ер нь бол айд сайгүй баг. Тийм ч болохоор ер нь бол их амжилттай явж байгаа залуу эмэгтэйчүүдийн тоонд багцсан болоо гэж бодож байна. Оч гэрэл дуулна, жүжиглэн. За хамгийн одоо сүүлд гарсан Академи аварцаас шилдэг киногоор шалгарсан Содуур аврын сайхны киноны гол дүр дээрээс нь шилдэг доо одоо номинацад төрүүлсэнд нэвтрүүлгийнхаа баг хамт олонны өмнөөс баяр хүргэе. Баярлалаа. Баяр хүргэе. Бас киноныхандаа баяр хүргэе. Содуур тайсан гарч ирж байна. Ингээд Содуур кинонд эдис болон орж авсан уран бүтээлчид UBS лицейхэн хамт олонд Хааштай гэр бүлтэй нийт үзэгчдтэй сонсогчдоо баярлалаа илэрхийлж байна. Энэ кино бол нэг баг байснараа л өмнөхөө ард гарсан. Түүнээс биш байнгын бид нар өвтэй байсангүй. Эсвэл байнгын бие биенлэг ууралсан тийм байсангүй. Бүхэл характер тэнд гардаг байсан. Тэгээд дараагийнхаа тэр уран бүтээлийнхаа дараа одоо тэр юмнуудаа харахад бол тэр бүх юмнууд бүрэлдэжиж л ийм юм бий болд юм байна даа л гэж дүгнэлтэнд хүрч ирсэн. Кино найруулагч кинонд хамт олсон багийнхнаас нь сонссон л та. Мэргэжлийн жүжигчин биш ч гэсэн маш мэдрэмжтэй. Ясан тултал хүн даардаг штэ яг тийм тэгж даарч исэн. Тэгээ энийг бол яг надтай адилхан мэдрэмжийг бол натаа хамт олж исэн Оч гэрэл маань бас авсан баха. Оч гэрлийн ингээ гарыг өрөхөд ингээ гар нь ингээ салгалаад чичирч исэн байхгүй. Тэр чинь уул зуны зураг штэ. Тэр үүрээр ингээд усны гутал өмсөд хайрагдаад зогсож исэн ч гэсэн. Тэгээ хажууд байгаа тэр одоо мэрэгжлийн бас биш охин штэ. Тэр хүүхэд маань ингээд төвчээд гар нь чичирж байгаа мөртлөөс ингээд нүдэндээ бас нулимстай ингээд өөдөөс харж яхад би яаж худлаа байж болох юм. Содуур кино бол таны хоёр дахь кино. Гэхдээ анхны яг гол дүрийн том бүтээл гэж хэлж болно. Цаашдаа ер нь кино саналууд ирж байна уу? Кинонд яг тоглох уу? Содуур киноны дараа бол энэ нээлтийн дараа нас бол маш их саналууд ирж байсан. Одоо бол харьцангуй багассан. Бараг 3-4 дахин багассан. Одоо бол яг UBS телевизийн Говийн домбог гэдэг кинон дээр эсрэг дүр дээр ажиллахаар одоо явах гэж байна. Тэгээ кино уран бүтээлийн тал дээр бол тийм байна.
Сая ачгэрл хэллээ шүү дээ. Содороо уран сайхны кино маш хүнд нөхцөл бүтсэн кинод зайлшгүй орно. Тэгээд эмэгтэй танхил бүсгүй маань хөвсгөлийн тайгаад даарна, өлсөн тий. Энэ мөчөд шантрах мэдрэмж төрж ивэ. Тэгээ өмнөхаа ер нь цаатлыг хараагүй хүн бол ер нь их шантарчих гад байдаг. Одоо үр дүнгийн нөгөө урьдчилж мэдрээгүй бол за ингээд орхиж ич гэдэм. Цаатлаа харцсан учраас наанд байгаа одоо биеэрч бай, сэтгэлээрч бай зовж байгаа ч юм уу шаналж байгаа, шантарч байгаа юм бол нэг тийм их хүнд санагддгүү. Шантарсангүй ер нь бол цаатлыг харсан гэдэг чинь их алсын хараатай ер нь амьдралынхаа зорилгыг хэдэн жилээр төлөвлөсөн байгаа бол. Одоо бол тэгэл нөгөө ээж хүн учраас хүүхдүүдийнхээ ирээдүйг харна тий. Хадгалал одоо миний хүү одоо нөхөр болвол ямар нөхөр болох вэ? Миний охин ямар ээж болох вэ тий. Тэр талаас л боддөө шүү дээ тий. Өнөөдөр оч гэрлийг Гилиатанд өрсөн шалтгаан гэх юм бол 3 хүүхдийн ээж мөртлөө гоо үзэсгэлэнгээ алдаагүй ийм сайхан амжилттай ээж учраас урьсан. Олон эмэгтэйчүүд оч гэрлийг хараад хөөх 3 хүүхдтэй ээж яаж ийм гойлог байдаг байна? Яаж ийм гоё бие авч явдаг байна гэж бодож байгаа. Нууц нь юм бол. За ер нь бол яг уу манай гэр бүлээс ч гэдэг юм уу тийм махлаг удамтай бол байхгүй. Хүүхдтэй одоо жирэмсэн болоод ч юм уу төрсний дараа ч юм уу мэдээж таргалт байлгүй яах вэ? Ч одоо хүн штэ тий ямар. Тэгээ баг идэн олон их тоогоор баг идэн. За тэгээ байнга тийм идээд идэг явдлаа яриад яах вэ? Бас туртай ямаа нэг дор дуусчихдаг ч юм уу тийм бол зам байна. Танийхаа талаар танилцуулаач. Магадгүй залуучууд их сонирхдаг байх л та. За энэ сайхан бүсгүй аваа суудсан тэгээ 3 хүүхдийн энэ сайхан бүсгүй төрүүлээд өгсөн. Тэгээ хүнд гэр бүл бол энэ амьдралд бол хамгийн чухал үүрэг ролыг гүйцэтгэдэг. Ер нь ямар ч ажлыг хийсэн, юунд ч орох байсан ар гэрийн дэмжлэг бол маш их чухал байдаг. Тэр зам нөхрийн тэр дэмжлэг бол маш их чухал. Дэмжлэг гэхээр ингээд заавал одоо мөнгө төгрөгч гэдэг юм уу тийм зүйл бол биш. Яг өөртөө адилхан бодож нэг зүг рүү харж байгаа тийм байна гэдэг бол хамгийн гоё. Манай хүн надаас ах л да. Тэгэл анх бол ах хүний л одоо ах хүн л гэж хараа. Нөгөө нэг агаа гэсээр байгаа аваас уудаг гэдэг шиг. Тэрийг сонсож ирэнэ төрөөц. Тэгээд Мартин амнаар танилцаал тэгэл ерөөхдөө найз нөхдөй холбоотой. Ер нь боловсралтай, их мэдлэгтэй тэр зан чанарууд намайг их татсан. Сонин сэтгүүл дээр оч гэрэл нэг залуутай ах залуутай үерхэд удаагүй байж ад хүүхдтэй боллоо гэд айгүйх тийм бичсэн сонин сэтгүүл уншсан л та. Тэгэхээр та хэр удажиж анхны үрийн зулаага үнэрлсэн бэ? Тэр яг үерхэд сарын дараа нэг гэрт одоо хамт амьдраад тэгээд 6 сарын дараа анхныхоо одоо хүүхдийг одоо олж ийлээ. Хүн ер нь цаанаасаа хувь төөрөгтэй зургаараа явдаг учраас тэр бүхэн одоо хугацаа шаардахгүйгээр ер нь болдог болов гэж бодож байна л да. Тэгэхээр оч гэрлийг бас хувилгаан одоо өвөөтэй гэж сонсч ирсэн юм байна. Тийм, миний өвөө ирэхээр их үздэг тийм юм байсан л та. Ер нь яг нөгөө юм сайн үзэж хардаг, тэрэнд нь эрхэн тусалдаг тийм хүн байсан. Харамсалтай нь яг өөр хүүхдүүдээс биднэрт арай одоогоор тэр авиас бэлэг нь ирээгүй байна. Яг хинт нь ирнэ гэж хүлээхв. Тэгээ ирэхээр бол тэр авиас бэлэг нь ирнэ. Өвөөгөө дурсахад бол намайг их дэмждэг байсан. Нэгдүгээр ангид байсан баха өсний телевиз дээр очиод хүүхдийн редакцтай одоо ингээд уулзаад ингээд хүүхдийн нэвтрүүлэг хөтлөлмөр байна гэд. Тэгээ тэр үед яг хараахан хүүхдийн нэвтрүүлэг бол ингэж байр суурь олоогүй дөнгөж үнсний телевиз дээр яригдчихсэн тийм үе байсан. Дөнгөж одоо нээгдээд. Тийм учраас бол тэгээ бид хоёрыг буцчихсан үнсний телевизээс тэгээд ингээ хүүхдийн редакц одоо ингээ хүүхдийн нэвтрүүлэг хийвэл буцаад аваад ирээрээ гэд. Тэгэл очоогүй бид хоёр дараа тэр чинь нэлээ сүүлд хүүхдийн нэвтрүүлэг байсан. Миний одоо нас ч хэдийнэ өнгөрцөн тий яг. Тэгээд ер нь өвөө намайг тэр тал дээр агай их дэмждэг тийм хүн байсан. Ичнээ яг юм үзэж хардаг байлаа гэд. Одоо урлагаас хол хүндий биш намайг аль болох туртай ямаараа явж гэдэг юм уу тийм хүн байсан. Чухамын жүжигчин дуучин гэдэг нэрийн ард ямар өөр нууцлагмал бүсгүй танигдаагүй бүсгүй байгаа вэ? Би Монгол Улсын их сургуулийн олон улсын эдийн засгийн харилцааг төгссөн. Тэгээ олон улсын харилцааны ажилтны дипломат мэргэжлэр төгссөн. Кино тоглох, дипломат мэргэжил гэдэг юм энэ хоёр югаараа ойролцоо байваа гэхээр ер нь бол
жүжиглэх тал дээр бол их ойролцоо. Би тэрийг амьдрал дээр туршиж үзээгүй байгаа шүү дээ. Хэлж сайд болоо ч юм ингээд яваагүй байгаа. Нөгөө миний эдэн багш нарын маань хэлдэг байсан үг те. Хүний одоо сурсан юм гэдэг чинь тэгэл одоо юун дээр ч ингээл гарч ирээлээд юм байна гэж бодсон. Хэрэг болдог. 3 хүүхэдтэй байх хэцүү юу? Ядралгүй яг хоо ер нь бол хүүхд харна гэдэг чинь тоогоороо ч биш ер нь ээж нь хэрэг сэтгэл гаргаж хүүхдүүдэд харж чинь тэрнээс л айгүй шалтгаална. Энэ хүүхэнд бол гэр бүлийн тусалцаа бол маш их ээж аав ч юм уу. Тэгээ би бас нэг одоо миний хуурайд болцсон да тэр маань их тусалж харддаг байжаа сая Америк явчлаа. Тэгээд ер нь тийм тусалцаа дэмжлэгтэйгээр бас их хүүхдүүдэд харна. Тэгээд би боддөө штэ ингээл өөрхий одоо ингээл нөхөргүй байж байгаа төрцөн ч гэдэг юм уу те. Тэгэл одоо яадаг бол одоо эмнэлэг дээр одоо яадаг бол те эргэж ирэх хүн байхгүй те. Энд тэнд ингээл цэцэг навч барсан ингээл хүмүүс эргэлээдэг. Тэгэл хэрмэн амтад одоо яадаг бол та гэд миний бас үр айгүй өвдөж явдаг. Тэгээ яг баян тэрийг хилээ яваад байвал бас жоохон утгагүй те. Энэ бас хичнээн жоохон нийгмийн юм жоохон эмзэг тал хэрнээсээ юм нууцлаг нэг хаяа нэг яригддаг тийм л зүйл л дээ. Тиймэрхүү юмдараас их өөр өвдөж явд юм аа. Таны багаас яг мөрөөдсөн мөрөөдөл та эсвэл багадаа мөрөөдсөн мөрөөдөлтөд хүрсэн үү? Бас ойрын томоохон зорилго юу вэ? Би яг одоо бол Мо энзими Мишель гээд үндэсний бүтээгдэхүүн дээр маркетинг албаны хариуцаад ажиллаж байна. Одоо тэр бүтээгдэхүүн одоо гүүний саамны тийм маш гоё эко бүтээгдэхүүн байгаа. Тэгээ багын мөрөөдөл гэх юм бол яг хөө тэгэл янз бүрийн л мөрөөддөг лээс л та. Охтууд эмэгтэйчүүд сошиалар ч юм уу эсвэл уцаар ч юм уу маш их холбогддог бахал та. Ямар асуултуудыг хамгийн түгээмэл асуудаг бол яг л ээж талаасаа л яаж турах уу ч гэдэг юм уу те. Тэр талаасаа л асуун. Гэхдээ одоо ер нь би чи биш учраас бит хоёрын одоо янз бүрийн хувиралд орох одоо процесс гэх юм уу те. Тэр бол 100% ижилхэн байна гэж байхгүй. Зүгээр мөрддөг зарим нэг юмнуудаа л одоо хэлэх ч юм уу те. одоо хэлж өгвөл ус их ууч гэдэг юм уу те. Ус их уу гэснээр би одоо хэд хэдэн шанаа гарна уугаатай гэсэн гоо. Тийм тэгээд өөрийнхөө хэмжээндээ те ус их уугаал. оч гэрэл түрүүн ярьлаа л та. Тэр ээжүүд одоо тий яг одоо нөхөр нь байхгүй ч юм уу аав нь байхгүй хүүхэд гээд эмзэгэлдэг гэдгсэн. Тэгэхээр ер нь бол олонний танил хүмүүс сайхан эмэгтэйчүүд нийгэмд нөлөөлөх чадвартай байдаг учраас тэр тал дээрээс анхаарч ажиллах болов магадгүй бас хүмүүс анзаараагүй байхад аль хэдийнэ тийм ажил эхлүүлсэн ч байхаг үгүйсэхгүй л дээ. Тэгэхээр энэ тал дээр ер нь хооштой ажиллая гэж боддгоо. Тийм миний одоо ер нь тавьсан ихний зорилтууд дээр бол яг энэ зүйлүүд бол орцсон байгаа. Яг ингээд бичиж төлөвлөөд гаргацсан юм бол надад байхгүй яг тэр их том сэтгэл байна. Тийм учраас энэ сэтгэлийг урдаа барай явж итэл миний одоо ажил төрөл бүтээч юм уу те ингээд эхлүүл бас тиймэрхүү юмнуудаа хийн гэж боддتي. Хандивын хувьд бол би өөрийгөө хандив сайн өгдөг гэж боддог. Би заавал тэрийг шалгаж нэгтлэхгүйгээр тэр нэг дансууд руу явуулдаг. Харин би өөрийгөө одоо нэг скриншот хийгээд ч юм уу те ингэчлээ гэж бол би хизээч тэгж байгаагүй. Тэр скриншот хийгээд хүмүүс намайг өгсөн гэж харсныг надад мэдрэхээс илүү зүгээр тэр хүүхдэд ч юм уу нэг ингээд жоохон ч гэсэн тус болсон байгаасаа гэсэн тэр юм л надад сайхан байдаг. Одоо нэг 10-20 мянган төгрөг хийчээд тэгснээс би дараа нь бүр том одоо юм хийснийхээ дараа ч юм уу те одоо ингээд олонний хүчээр ингээд туслая гэвэл надад тэр нь айгу сайхан. Тийм одоо бол зүгээр яг өөрийнхөө хувь хүний төвшөнд уц төрийн хооронд нэг тийм болол тий тэгдэг. Сайн хэллээ л дээ. Эхчүүд маань, эмэгтэйчүүд манаас нэлээд ганц бие үлдэж хүүхдүүдтэйгээ үлдэж байна. Энэ дээр маш их асуудал гаргаж цаашдаа ажиллая гэсэн бодолтой байна гэж байна. Ингэж ажиллахаа өмнө мэдээж бас үүн дээр судалгаа хийсэн байх гэж бодож байна л да. Бидний үеийн залуус нийгэм туйлших гэдэг юм уу. Тэгтээ их амархан. Тиймээс одоо хариуцлагагүй авч гэдэг юм хариуцлагагүй ээж гарч ирээд л да. Салалт айгүй амархан болцсон тий. Хүүхэд нь хилд хөлд ороог байх цалаа авчдаг тий. Тэр чинь хүүхдийн хамгийн хөөрхөн үе нь яг тэнцээс эхэлдэг байхгүй юу гэн. Тэр нэг хайрлах. Тэгэл одоо ээжигээ дураж алах чинь аваагаа дураж алах чинь хөө хинээхээр энэ чи ярахаараа хоолоо тийм биш тэгэл тий. Тэр гоё моментыг үзэж хараагүй ээжээж нүд хууртан чих хууртан ингээд
яг дөнгөж эхэлжсэн тэр амьдралаа ингээ хаяа яваад өгдөг. Тэгээ тийм хүнээс бас дараагийн амьдрал нь сайхан босно гэж хүлээх бас хэцүү. Тэгээ ер нь бол маш хариуцлагагүй байдлаас л ер нь ийм юм үүдэд. Хариуцлагагүй гэдэг чинь ерөөсөө л зориггүй. Тэгээ юмд одоо ингэж ягт юм ба ханддаггүй. Тийм тэгэл ер нь сайн бодгол хэрэгтэй л дээ. Ер нь эцэг бүтэн өснө гэдэг чинь элэг бүтэн өснө гэдэг чинь хүүхдтэй чи өдөр болго юм зааж өгөөд байхгүй ч гэсэндээ тэр чинь маш одоо хэрэгтэй. Хүүхдэд бол хүн болоход нь хэрэгтэй. Жинхэнэ одоо хайрлж дуурлаж тий. Өнөөдөр нэг тэнэг үйлдэл гаргахад нь маргааш яста тэнэг үйлдэл гаргасан салнаа байрнаж тий. Тийм бол байх биш. Маргааш бүр сайхан болчихоо ч гэдэг юм. Ер нь бол төвчээр л дээ. Хүлээц. Тэгээ нёгийгээ ярьж байхад нэгнийх нь ам хөдөлж байхад нөгөөх нь сонсож, нөгөөх нь ярьж байхад эргээд нөгөөх нь сонсож тийм билээд. Би бүр нөгөө гэр бүл судлаач тавьчихлаа. Зөвлөгөө сонсомоор байна л да. Бас залуу ээж нар их байна. Тэгээ салалтууд бас энэ нийгэмд бас их байна. Салалтын шалтгааныг мэдвэл үүнээс өөрчлөн сэргийлэх боломжтой байдаг тийм. Оч гэрэл маань хэр хань вэ? Бас хоолндоо хэр вэ? Хоолндоо бол би өөрийгөө бүр 100% сайн гэхгүй. Би нэг 80% бол хийнэ. Яг би тэгтээ яг юм өдрө болгон хоол хийх бол дуртай биш. Нэг их гой санагдсан үедээ ч юм уу яг нэг гой хоол хиймэр санагддаг ч юм уу тий. Тэх бол дуртай. Тэгэхээр их гой санагдаад тий. Миний хань одоо надад их сайхан санагдаж, миний одоо ярахаар инээдрээд байх. Тэгээ санагдаж байгаа шиг би ч гэсэн бас сайн ижилтэй тэгээ санагддаг байх. Одоо тэр чинь манай нөхөр л хэлхээс биш одоо өөрийн тэмдгийн хүн өчгөрлөхөр хань ахараа. Тиймэрхүү л хандаа гэхгүй тий. Би бас өөрөө бас надад одоо нөхөр минь ямар санагдаж байгаа шиг би бас нөхөртөө тийг санагддаг байх гэж бодож байна. Түрүүн хэлсэн ш нь дипломатч хүн болол угаасаа төвчээртэй дээрээс нас маш сайн жүжиглдэг байх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр нэг хэсэндээ оч гэрэл бол сайн дипломатч юм байна гэж ойлголоо. Тэгэхээр хүнийг ойлгоно гэдэг чинь өөрөө бас үл ойлголцол алга болоод тэр хэмжээгээр илүү аз жаргалтай байдаг болов уу гэж бодож байна л та. Зөвхөн энийг одоо гэр бүлийн одоо хань ч юм уу хадам ээж аав гэхээс илүү үр хүүхдтэйгээ ойлголцож хэл нэвтрэн гэдэг манаас аз жаргал байдаг болов уу гэж бодож байна. 2 настай хүүхдтэй хэл ойлголцсон. За том охинтойгоо хэл ойлголцсон, хүүтэйгээ ойлголцсон. Ер нь аль хэрэг сайн орчуулагч вэ хүүхдийн хэлэнд? Одоо ээж болгон л айгуу сайн орчуулагч байгаа хүүхдийнхаа тий. Ер нь бага байдлаараа бүгдээ сайн ойлгоно. Тэгээ түрүү хэлсэн нөгөө ойлголцох тал дээр тий. Хүн өөрийгөө бий л гэж бодоол байвал тэгэл хүнийг ойлгохгүй. Өөрөөсөө тэр хүнийг арай дээр тавьчих юм бол сайхан ойлгоод явцдаг. Тийм. Ер нь гэхдээ хараад хахад ер нь би гэж явдаг хүмүүс их ганцаардмал. Хамт олон муутай. Амжилт гаргаж байгаа юм шиг хэрнээсээ тэрийг урамшуулад өгөх хамт олон бас байхгүй ч юм уу тий. Амжилт гаргаагүй хэрнээсээ үргэлж хилдэг одоо амар мундаг байсан ч гэдэг юм уу тий. Ингээд хэлэх хамт олон байдаг бол айгуу гоё. Шагнал урамшуул аваад ахад л энэ ч хоёр хөрөхгүй ч юм уу тий. Зүгээр яг шууд дутгаар хэлэхэд тийм бол их гонигтай л да. Тэгэхээр тэр юунаас болоод байна гэхэр чинь тэгэл ерөөсөө амин уваа ботсон тий. Өөрөө амжилттай явах гэсэн тийм л санаанаас л та. Ер нь бол нийтээрээ ингээд айгуу гоё нэг нэгнийгээ чирээл амжилттай яваал байвал айгуу гоё. Юмыг авъя гэсэн шунал гээж тэр амжилтанд хүрдэг болов гэж бодож байна. Оч гэрэл бас харьцангуй шунал багтай эмэгтэй байх гэж бодож байна л та. Бас юун дээр шуналтай байсан ялгагдана л та. Мэдээж яг хуу эмэгтэй хувц сунар дээр бол тэрийг бол үүсгийн аргагүй. Тэнд бол эмэгтэй хүний шунал хөдөлдөг. Би бол хувц сунар харахаар миний шунал хөдөлдөг. Түүнээс биш одоо өөрийгөө бүр хит нэгдүгээр тавих ч юм уу те. Бусдаас ингээд өөрийгөө таслаад ингээд биелгэсэн тийм үзэл бодол юм бол шунал бол байхгүй надаа. Ямар ч гэсэн карьер хөөдгөө мөртлөө аль талдаа амжилттай байхын нууц жор нь юу юм бол? Гэртээ ч сайн ээж, карьердаа ч сайн байна гэдэг чинь бас хэцүү шттэ. Балансыг тааруулна гэдэг чинь. Тэгэхээр л яг нөгөө л одоо ажлынхантайгаа ч ойлголцсон байна, ар гэртэйгээ ч ойлголцсон байна тий. Аль нь намайг дэмжиж байна. Тий. Хорж одоо боль гээд ах юм алга тий. Тэр үднээсээ. Тэгээ бас би ч бас их юу яадаг л та. Юмыг их үдэнд харагдтал ярьдаг. Одоо нэг юмнасаа ингээл одоо кинонд ч юм уу явчаад ирдэг ч юм уу тий. Нэг ажил дээр явчаад ирдэг ч юм уу. Инхээр их одоо хүнийг их сэрэгтэл ярьдаг тий. Тэр хүн ахаад тэрийг ингээд сонсмоор юм шиг ч юм шиг тий.
Тэрнээсээ би бас өөрөө айгу кайф авдаг. Тэгж би ярих дуртай. Дотныхоо хүмүүст ингээл тэгсэн чинь ингээд гэхдээ ховж бол биш. Яг нэг тийм юм их тийм нүдэнд харагдтал ярьдээ. Дуу уран бүтээл хийх үү? Дуугаараа бол явна. Гэхдээ одоо бас шууд ингээл хүсээ гаргаад ч юм уу тий шууд ингээл гэл авах бас боломжгүй байна л да. Тий бас нэг өөрийнхөө нэг стилийн имиж хоолоондоо тохирсон тий тэр юм аа бас бүрдүүлж ийж гарах хэрэгтэй. Бас ганцаараа эхэлж дуулж гарах уу? Эсвэл бас нэг хүнтэй хамт дуулж одоо дуугаа өргөхүүч гэдэг юм. Тэгээ яг нэг яарсан юм бол алга. Оч гэрэл ер нь өөрийгөө аль хэрэг хайрладаг хүн бэ? Хайрлаад өөртөө зав гаргахаараа юу хийдэг юм бол? Би зураг зурах дуртай. Тэгээ бас тийм их зурдаг юм аа. Ер нь юм болгонд их дуртай. Тэгээ завлаад ганцаараа суух дуртай. Тэгээ найзуудтайгаа ярилцах дуртай. Ер нь дургүй юм бол багада бүхэл юм дуртай. Та бүжиглэх дуртай юу? Бүжиглдэг үү? Дуртай. Гэхдээ би одоо нэг бүжиглэхгүй л байгаа л та. 10 жил ч одоо яг нөгөө нэг 10 жил ч жоохон оюутан боллоо. Оюутан болоод нөгөө одоо клуб бид нар ороход бол мэдээж бүжиглэхгүй яг тэр чинь гол зорилго нь бүжиглэх гэж орж байгаа юм чинь. Тийм одоо болохоор клуб бидэрт ороо суухаар бас зорилго арай өөр болсон байлээ. Шууд бүжиглэхээс илүү ингээд гоё яриад суух ч юм уу тийм болцоо. Энэ яг миний нэг одоо тийм насны тийм нэг шилжих үйл явдал явагдаад байгаа шиг байна. Ер нь тийм болцоо лээ. Тэгэхээр сүүлийн ер нь бол өөрийгөө хайрлаад ер нь амарх юм бол илүү ярьж одоо өнгөтөр ярьж иж амардаг гэсэн үг юм байна тийм. Тийм ер нь өнгөтөр ер нь яг нөгөө ярилцах айгуу дуртай. Тийм ер нь ярилцаж янз бүрийн шийдвэрт хүрэх нэг юмны ард гарах одоо яриагаараа тих айгуу дуртай. Тэгээд бас сэтгэл зүйч болсон байж тийм. Кинонд хавдаг байх маш мэдрэмжтэй гэжсэн. Нүдэнд харагдсан юм бүр ингээл тэгэхээр яг багасаа л тиймсэн болоо магадгүй жүжиглэх тал дээрсэн энэ маш их нөлөөлсөн баха. Би нэг юм хэлэхэд багтаа ингээ нөө манай орцны жижүүрээс солигддог. Тэгэл шинэ жижүүр ярих болгонд ер нь хэлгүй охины дүр тойрдог байсан. Тэгээ найзуудтай хэлж байгаа л одоо шинэ жижүүр ирсэн байна. Цөмөрөө ингээ тэгээ та нар надаас цаг асуугараа. Тэгэхээр би одоо гэж хэлсэн. Тэгж аяг тоглолдог байсан. Ер нь тэг аяг дуртай байсан. Тэгэл цөмөрөө одоо баатрууч болж царайлж яв юм аа гэдэг. Орцноосоо гарахтаа яг ингээд араасаа ингээд агай гойгаар яваар ингээд тиймэрхүү тийм зохион байгуулалттай жүжиглэлт агай хийдэг байсан бид нар. Оч гэрлэхээр ер нь найзын хүрээлэхээр үнэн ч яг он жилийн хугацаанд тунан үлдсэн дотны сайхан найзууд нь гэж хэд байна. Тэгээд ойр ойрхон уулзаж чадчихна уу? Ер нь давгуул найз гэж боддог. Одоо найзуудын хүрээний хувьд бол өстой янз бүр л байгаа да. Часгис найзууд байна. Яг нэг хэрэгтэй юм хэлээд өгдөг найзууд байна. Эсвэл их зөөлөх найзууд байна. Тэгэл яг янз бүртэй. Яг хэлбэр дүрс шиг. Нөгөө хэлгүй охины дүрт хамт тоглож ийсэн. Дээрээс нь баатрууд болж зохион байгуулалтын жүжиглэлтэнд орж ийсэн найзууд тонжилдсан уу? Бага тэд нартайгаа гэхдээ фэйсбүүкээр холбогддог. Тий. Жоохон томроод нөгөө 10 жил одоо нэг 2 3 дугаар ангид ороод ирэх үеийн найзууд бол одоо яг байна. Ер нь ингээд хосуудын харилцаанд гэр бүлийн харилцаанд одоо гэр бүлийг ярьж байгаа шүү дээ. Гэр бүлийн харилцаанд хардалт их байдаг. Та хоёрын хувьд бас хардалт ер нь хэрэг байна. Тэг ямар нэгэн маргааныг хэрхэн таслан зогсоодог вэ? Байлгүй яг хуу тэр чинь яг харилцааны их үед бол байштай тэр чинь нэг нэгнийгаа хин нэгнээс хамгаалж харамлах. Тэр бол би бүр зайлшгүй байх хэрэгтэй гэж үдээ тэгээл юм тоохгүй гэж харамлдагчгүй яадагчгүй байвал бас тий бас хардаг гэдэг чинь эмэгтэй хүнийг бас өөрийг нэргээд би айгүй гоё үнцэнтэй байгаа юм байна ч гэдэг юм уу тий тэрийг бас мэдрүүлэх бас нэг нууц зэвсэг юм болов нөгөөтэйгөр хэрвээ хэтрүүлвэл тэр бол яг сэтгцийн өвчин бол мөн ямар нэг юм хэтрүүлвэл тий сэтгцийн өвчин дамаа хардталт бол хитрэх юм бол үнэхээр бол сэтгцийн өвчин тэр бол юу ч одоо хүнээр хийлгүүлэх
одоо асар их чадaltaй тийм одоо аимшигтай муу тал болж хувирдаг. А хөөрхөн юм хошин шогоор ингээл хардаж мардах тийм бол амьдралын одоо хөөрхөн чимэг ч юм уу тийм гэж боддог. Өөрөө ер нь аль хэрэг хартай бай. Дээрээс нь сүүлийн үед утасны яриа, бичлэг, зургийг нь, мессежийг нь үздэг тийм аппликейшн байна л та. Энийг юу гэж ойлгож байна? Дараа надаас асуугаарай. Тийм бас байна. Чих аюултай юм биш үү гэсэн аппликейшн нэрийг мэд хэрэгтэй байна. Гэрчлийн нэг гэр бүл болцсон ч гэсэндээ хүнд нэг жоохон өөр юм гэсэн. Жоохон орон зай өөр нь хэрэгтэй гэж боддог юм. Наад шиг ингээд тооцоолоод гаргаж болохгүй юм те хүний харилцаа. Тийм учраас яг хуу тэгэл одоо хин хинийгаа бол хамгийн сайн мэдж байгаа хүн л одоо тэр хоёр хос учраас тэгэл уучраа болол тий. А яг шалгаж малах юм бол ганц хоёр юм бол одоо байдаг л ах. Надад ч гэсэн байдаг ус мэдээж одоо тэр нөх хардах гэдэг дээр чинь л явагдаад байна шүү дээ тий. Уцаач байлгүй яах вэ? Тэр чи хүүхдүүдийнхээ өмнө өрхөж явах та тиймэрхүү юм байна. А одоо бол нөгөө баг нөгөө харцаараа ингээл тэгэхээр ч бүх юм бас мэдэгдчихэв тий. Ер нь тэр хүнийхээ характерыг мэдчихдэг учраас заавал бас нэг утас шалгах ч юм уу. Ер нь тийм утас шалгах ч юм уу, өөрөө уцаа шалгуулах ч юм уу, тийм юм ер нь жоохон дурамжчих. Магадгүй одоо ямар ч харилцаа үүсгээгүй байхад хин нэгэн одоо фейк аккаунтаас ч юм уу тий. Одоо өчтөр яасан бэ ч гэдэг юм. Ингээд л одоо уншиж байгаа миний сэтгэл сэв суухаас биш. Тэр явуулсан хүн бол одоо зорилго нь бол тийм байсан байна тий. Тэгэхэд ямар ч битэрийн харилцаанд бол ямар ч сэв суулгахаар юмгүй багтал миний сэтгэл сэв суучна гэдэг чинь миний сэтгэлд хэцүү. Ер нь дэмий юмар өөрийгөө дүүргэх нь тийм учраас тий зүгээр яг хөө тиймэрхүү юмнуудыг өөрсдөнд нь үлдээсэн л дээр. Би нэг сонирхолтой юм асуумаар санагдчихлаа. Нөгөө хүүхдүүд онцны дараа ээжүүд нэг зав гардаг штэ. Тэр завдаа юу хийдэг вэ? Нөхөртөө их сайн ярилцсан да бид нар ч тэгэл айгу ярилцаал яриа л идэв штэ. Ярих дуртай тэгэл нөхрөөсөө одоо нөгөө нэг хошин шог гэдэг штэ улс төрийн өнөөгийн байдал гэдэг. Тэр шиг одоо тиймэрхүү юм асуух те ер нь одоо яаж ийнэ гэл ер нь тиймэрхүү юмнууд айгу их ярилцсан. Ер нь ойрын мэдээлэгч бол нөхөр нь юм байна тий. Тий. Ер нь бас гэр бүл яг доктортой байхын хамгийн чухал зүйл нь ярилцах штэ. Ер нь гэр бүлч бай, найз нөхдөж бай, хамт ажилладаг хүмүүс ч ер нь хамгийн гол зүйл бол ярилцах штэ. Ажил ихтэй байна гэдэг шалтгаанаар шууд орж ирж хоолоо идчихэл тэгэл одоо бошуухан унтахын төс олдог ч юм уу зориуд тэр унтах цагийг тааруулж орж ирдэг одоо тийм гэр бүлүүд байна л та. Тэгэхээр мэдээж эмэгтэйчүүдийн хувьд шинжилэлт хийх одоо ярилцах бол гэр бүлээ бат бөх байлгах дээрээс нь ойлголцох арга юм байна гэдгийг ойлгосон бол яриаг одоо ер нь яаж эхлүүлвэл зүгээр гэдэг юм бол дундаа нэг юм тавьж ярих хэрэгтэй гэх юм болоо эсвэл дуртай юмар найрч ярих хэрэгтэй гэх юм болоо цайгаа тавьчих. Тэр гоё юу яаж ярилцдаг. Их тийм инээж өгөрч ярьдаг. Их тийм юмыг ингэж маазруулж инээж тэгэхээр айгу надад ч гоё байдаг. Тий. Тэр нь хамгийн хүчтэй юм чи инээд штэ. Тий. Ер нь гэр бүлийн ээжийн инээмсэглэл, эзэгтэй инээмсэглэл гэр бүлийн аз жаргал байдгаа гэдэг үгийг хэрэгжүүлдэг юм шүү дээ. Өглөө тэгэхээр энийг л босч ирэх үү? Өглөө зарим хүний хувьд одоо юу гэдэг чи өглөө сайхан үд шиг босч ирээд ер нь аль бүх зүйл надаас шалтгаална гэж боддог учраас ядаж толон зарж өөрлөгөө инээлээ дараагийн хүн босч ирлээ сайхан инээлээ инээд бол хаалтдаг шүү дээ. Өөртөө ингээл за одоо өглөө босонгуудаа заавал инээ ингээл босоод дарамттай бүр тэрэндээ дарамттай ороод одоо хүүхдүүд рүүгээ хараад дотор хэцүү байгаа ч гэсэн инээ. Тэгвэл хэцүү ахaltaа. Зүгээр тэр одоо өмнөх өдрийн одоо гоё юм болсон бол ч юм уу тий. Тэгэл яг байнга инээгээд энэ гэж бас юу аах тий. Гэтэ ийм судалгаа гэдэг юм аа л да. Хүний ам ядаж мишэл тодруулах юм бол тэр нь автоматар одоо инээмсэглэл болоод бие махбод дагаад одоо инээж идэх юм гинэ. Тэгэхээр хүн өөрийгөө эрүүл байлгахын тулд ядаж уруулаа инээмсэглсэн байх юм бол эрүүл байдаг юм байна. Оч гэрэл яг Содор аврын сайхны кинон дээр тоглож байхад энэ кинон дээр яг нөө жирэмсэн болоод төрөх гэж нэлээд хэцүү зураг авалтыг хийжсэн. Яг тэр үед жирэмсэн байсан уу? Эсвэл киноны дараа байв уу гэдгийг мэдхийг хүссэн. Одоо ер нь мэдгэдэндээ киноны яг уртсан доторх төрөлт эднэр дээр яг жирэмсэн байгаа. Тий. Тэгэхээр яг ерөнхийдөө хэдэн сар хүртэл киноны зураг авалт хийсэн? За клип бид нарыг ороод 6 сар хүртэл юм уу?
мэдээлэл яваалсан тий. Том дэлтийн ач тусаар сайн мэддэхгүй байсан юм шүү дээ. Тий, тэгээд клипэн дээр нөө хайр дууны клипэн дээр ч юм бүр яг бондгор зондгор болцоо. Тийм болцоо. Тийм учраас дандаа юм дэшиг авсан тийм юмнууд зурагтай. Уг нь бол яг их голыг сайхан байсан бол их томоор авах лээсэн ах л та. Тэгээд жирэмсэн учраас бас жирэмсэн хүн чинь ингээл даллаад харж аяг хүнд клип болчих штэ тий. Тийм тэг яг тэрэн дээр мэддэгдэг л нэг ингээл яг л нэг ээж болох гээд байгаа тийм л зураг тий. Тэр нөгөө яг киноны зураг авалтан дээр төрж байгаа үед би үнэхээр айц төрж исэн. Яг тэр үнэхээр хамгийн сэтгэл хөдлөсөн мөч. Тэр үед арай жирэмсэн байсан юм биш үсттэй. Тэр чинь бас жирэмсэн байсан. Тэр үед ямар сэтгэл хөдлөв? Тэр харин жоо хэцүүс шүү. Тэр яг нөгөө нэг жигнэсээ бас хоолоод дүлж байгаа учраас яг адилхан ингээд доошоогоо ягаал. Тэгтээ яг ямар тэнэг хүн биш тэгээ хүүхдэд дүлээ гаргаж. Тэгээд тэр чинь яма зогсоолно тий. Кино зураг авалтаас нь маш удаан хугацаанд үргэлжилсэн. Хоёр хүүхдийн хий харж ив. Тэг өөр хүүхдээ санаж л байсан байх. Аль үжээ ингээд кино багийнхантайгаа тасцсан учраас одоо орчин өөрчлөгдөхөд янз бүрийн мэдрэгтэй байх зүйл бол бас нэг их байгаагүй. Хүүхдүүдийг маань бол манай ээж аав нөхөр маань ингээд дагаад ингээд аваад үлдээд харж исэн. Яг жирэмсэн байх үедээ бол 15 хоногор хөвсгөл рүү яг хөдөөний зураг яг тэр хөвсгөлийн тэр өвлийн зургандаа явчихсан. Тийм. Хүнээс хүн төрнө гэдэг чинь тэгэл одоо энэ дэлхийн ертөнцийн хамгийн л одоо гоё юм шүү дээ тийм. Тэр чинь тэгэж амар өвдөж төрчөөд тэр жоо юм хараад өвдөлт нь мартчихдаг хэр чинь бүр аяга сонио. Тэгээд хизээ одон төрөх гэж байна. Яг одоогор бол одонг бол боцсон юм байна. Тийм. Одонгийн төр. Гэхдээ ер нь хэдэн хүүхэдтэй болъё гэж бодож байна. Би ер нь багасаа л ам бүрл 5 гэж ярьдаг гэсэн хүүхдээс. Одоо л би ингээд томроод ч гэсэн тэгээ 8-р ингээд зүүлт мүлт авсан ч гэсэн тийм 5 шигтгээтэй томоосоо жижиг хүртэл ер нь тийм хүүхдэд төссөн. Тэгэл тэгсэн чи одоо гэр бүл маань яг 5 болсон тийм. Аав ирэх өрөөхөө дөрөв тэгээд нөгөө гурав нь 3 эмэгтэй юм ба шүү. Ер нь бол гэр бүлд маш олон одоо дандаа нөгөө өглөө бос инээгээл босч ирэх гэж байх гэдэг шиг өнгийн инээдтэй гонигтай баяртай гэж жаргал завлан ээлжилж лээдэг. Тэгэхээр тэр болгонд ойлголцдог юм байна гэдгийг ойлголоо. Дээрээс нь хүүхдүүдтэйгээ одоо хэрхэн ойлголцдог вэ гэдгсэн шүү дээ. Тэгэхээр хүүхдүүд хэдийгээр баг байгаа ч гэсэн мэдээж бас нөгөө нэг баярлуулахаасаа бас нервтүүлдэг ч юм уу те. Олон сахилгагүй хүүхдэд нийлэхээр сахилгууддаг шүү дээ. Тэрийг ер нь яаж даван тулдаг вэ? Тэг хүүхдүүдэд мэдээж нервтэх зүйл байлгүй ах юу гээл тэгэл байнгын ингээл инээгээл тийм байхгүй тий. Энд чинь ээжийн хувьд загнах хүмүүжүүлэх үүрэг гарч ирнэ. Тий. Би ер нь хүүхдүүдтэйгээ харьцах харьцаа маань ер нь нэг найз шиг юм шиг байдсан болоодаа л гэж би анзаарсан. Тэгэхээр ер нь их залуудаа би томьёогоо гаргасан л да. Тийм учраас би тэрээ нэг өсөг процесс ингээд ажиллагаа өсөг процесс тийм яг том охинтойгоо бол тийм найзрах уу. Хүүтэйгээ бол яг би нэг яг миний л одоо жижигхэн эр хүн те ийм хөрх амтан гэж одоо уу байдаг. Харьцдаг. Багагаа бол яг одоо тэгэл үдээ хамгийн юм эрхлүүлээл тий. Бидний урилга өглөө авч ирсэн оч гэрэлтэй маш их баярлалаа. Манай нэвтрүүлэгтэй хамтран ажилладаг байнгын одоо үзэсгэлэнтэй сайхан бүсгүүчүүд маань ийм сайхан сарнай цэцэг, лили цэцгийн баглааг илгээдэг цэцэгт мэдлэгээний зүгээс оч гэрэлт мөн бас сарнай цэцгийн баглааг илгээсэн байна. За баярлалаа. Бид таны ханц жаргалын эрч. Мэдээж цэцгийн туртаа хамгийн сүүлд хизээ авсан бай. Хамгийн сүүлд энэ академик аварцаас нөө шинэ дуу авсныхаа дараа Гэлэн хат нэвтрүүлгээрээ үзэгч та бүхэндээ
жүжигчин, дуучин оч гэрлийг өрлөө. Тэгээд оч гэрлийг жүжигчин, дуучин гэхээсээ илүү хэрхэн сайн гэрээ эзэгтэй вэ? Хэрхэн сайн хань вэ? Хэрхэн сайн ээж вэ гэдэг талаас нь өнөөдөр та бүхэн бас харж чадсан болов уу гэж бодож байна. Дараагийн дугаараар эргүүлцлаа. Баяртай.